За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За сүүлийн нэг хэд хоног энэ H2B визийн талаар нэг мэдээлэл өгөөч. Ер нь энэний ойлголт бол Монголд үнэхээр бүрхэг байна гэсэн нэг юм хүмүүсийн хүсэлт ихэрж байна л да. За тэгээ энэ хүсэлтийн дагуу за гэхдээ эхэнд нь одоо шууд хэлчихээ энэ бол одоо албан мэдээ биш. Зөвхөн одоо миний мэдж байгаа, ойлгож байгаагаа энэ бичлэгэн дээр нэг товчхон тодорхой ярьчаа гэд энэ хүү бичлэг хийж байна л да. За тэгээд нэг хүний явуулсан тэр линкийг ороод өрнсөнгүүт Америк нэгдсэн улсын элчин сайдын яам. За энэ визийг 3 сарын 1-ээс эхэлж олгоно. 2 дугаарт Америк нэгдсэн улсын элчин сайдын яам энэ ажил олгох зуучлахгүй. За 3 дугаарт энд Америк явах гэж байгаа хүмүүс маань энэ ажил олгогч өөрөө олно гэсэн ийм нэг ерөнхий мэдээллийг өгсөн юм байна. Гэхдээ одоо энэ мэдээллийг манайхан жоохон буруу ойлгоод байгаа юм болов уу гэж би бодлоо л да. За тэгээд энийг нэг жоохон тодорхой болох үүднээс яг энэ бичлэгийг хийж байна л да. За ер нь яг H2B-ийн хувьд бол ер нь энэ Америкаас гаргасан ийм загвар одоо юу гэдэг стандарт гэж байгаа. За тэгээд энийг нэг Монголд зөвхөн зориулаад арай нэг өөрчлөх байх л да. Ер нь зүгээр нэг бусад орнд яг ямар шаардлагаар яг ямар стандартаар явуулдیں۔ За ер нь яг л тэр стандарт бол Монголд хэрэгжих байх л да. Тэгэхээр зүгээр энэ стандартаас ер нь нэг яг ямар зарчмаар яаж явагдгийг гэдгийг одоо нэг өөр нэг мэдгээ энэ дээр хуваалцах гэж байна л да. За тэгээд ер нь бол H2B-ийн визийн хувьд бол нэг юм нэг 5 талт хилцээр байгаа. За ямар 5 тал юм бэ гэхээр нэгдүгээрт одоо ажиллах гэж байгаа хүн буюу та. За хоёрдугаарт одоо танд ажил олгох гэж байгаа буюу ажил олгогч. За гуравдугаарт энэ Америкийн хөдөлмөрийн яам гэдэг байгаа. За дөрөвдүгээрт энэ Америкийн одоо ажил олгогчийг одоо зуучлах гэж байгаа зуучлагч байгууллага эйжент. За монголоор бол одоо агент гэж ойлгож болно. За 5 дугаарт бол одоо энэ Америкт байгаа энэ агентийн төлөөлөгч байгууллага гэж хэлэх юм уу да. Одоо Монгол агент гэж хэлэх юм уу? Ийм 5 байгууллагын одоо хооронд болдог ер нь 5 талт ийм хилцээрийг H2B гэж ойлгож болно. За тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо яг энэ хүмүүсийн ойлгож байгаа шиг хүмүүс өөрсдөө ингээд Америкаас ажил олгож олоод за тэгээд тэр бичиг баримтаа үндэслээд ингээд Америкаас виз авчна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр зүгээр миний мэдж байгаагаар бол одоо заавал энэ агентаар дамжиж энэ үйл ажиллагаа болно. За яг одоогийн байдлаар энэ агентийн эрхийг авсан одоо ийм агент бол одоо Монголд байхгүй байна. За тэгэхээр ер нь бол энэ агентуудыг эхлээд тодорсны дараа энэ үйл ажиллагаа болно. За тийм болохоор ер нь бол тодорхой бас цаг хугацааны асуудал байна. Шууд 3 сарын 1-ээс одоо виз өгөхгүй гэдгийг ер нь ийм л замаар явах байх гэж одоо би ойлгож байгаа. За тэгээд яг уу агентууд тодорхой болчлоо. За тэгээд 2 дугаарт Монголд байгаа агентууд нь одоо танаас тодорхой бичиг баримттай тэр аппликейшн ийм тимийг аваад за Америкт байгаа тэр байгууллага руугаа явуулна. За тэгэхээр тэр Америкт байгаа байгууллага маань яг Монголд байгаа байгууллага та ерөнхий бичиг баримтаа өгөхдөө танд одоо ингээд ажил олгогчдыг санал болгох байхгүй юу? Одоо өөрсдөд нь одоо байгаа энэ ажил олгогчдаас та тэгэхээр одоо ерөнхийд сонголт хийхдээ миний одоо эхний хүсэл одоо энэ байгууллагад ажилламаар байна. Одоо хэрэг болохгүй бол энэ 2 дахь байгууллага. За энэ болохгүй бол энэ 3 дахь байгууллага гэдэг ингээд сонготъё. За тэгээд ер нь ингээд 1 2 3 ингээд одоо таныг ингээд хүлээн зөвшөөрөхгүй ер нь ингээд цаашлах тусмаа ерөнхийдөө виз авах процесс бол улам удаашрна л да. За тэгээд энэ хүсэлтээ гаргасны дараа тэр Америкт байгаа байгууллага маань Америкт байгаа зуучлагч байгууллага маань тэр ажил олгогч руу таны одоо энэ хүсэлтийг явуулна. Одоо ийм овогтой ийм хүн энэ одоо ажлын байрыг сонирхож байна гэд. За тэгээд энэ ажил олгогч нь яг зөвшөөрөх юм бол тань руу ингээд буцаагаад бичиг баримтыг явуулна. Та тэр гэрээнийг энэ гарын үсэг зурна. За тэгээд энэ бичиг баримтаа үндэслээд элчин сайдын яамд орно. За тэгээ виза өснө. За тэгээ мэдээж эрэг элчин сайдын яам одоо виза олгох, эс олгохыг бол одоо элчин сайдын яамны одоо бүрийн эрхийн асуудал байгаа. За тэгээд ер нь яг уу агент тодорсны дараа түрүүн би хэлсэн. Ингээд танд ажил олгогчийг ерөнхийдөө ажил олгогч манад ийм ажил олгогчд байна. Та эндээсээ сонгооч. Эсвэл одоо агентд бүртгүүлсний дараа та өөрөө ажиллаа олох нэг ийм бас нэг ийм 2 дахь сонголт байдаг. За тэгэхээр үндсэндээ бол эндээс юу гэж болж байгаа нөхөр бүх ажил бол агентаар дамжин. За заавал агентээр бичиг баримтаа бүрдүүлнэ. За тэгээ агентэд бүртгүүлсний дараа танд ийм 2 боломж гарч ирнэ. Нэг нь агентаас ажиллаа сонгох, эсвэл та агентаар дамжуулж өөрөө ажиллаа олох. За тэгээд өөрөө ажиллаа олсноор нэг 2 юм уу $300 одоо яг уу зардлыг хэмнэх бах. За агентаар дамжуулах юм бол тэр ажил олгогчоо сонгох барих юм гээд бас нэг $200 ер нь нэмэгдэж төлдөг тиймэрхүү асуудал бусад орнуудад байгаа л да. За тэгээд яг уу ямар нэгэн байдлаар ажиллаа олчлоо. Тэгээд гэрээгээ байгуулчлаа. Элчин сайдын яамд хандчлаа, визээ авчлаа. За тэгээд дараа нь цаашд яг уу. Тэгээд энэ дээр бас нэг хэлэх гэж мартчих. Сайн нөгөө юу Boeing компани захирал
жаргал сайхнаас Америк нэгдсэн улсад ирж монголчуудаа уулзсан л да. Тэгвэл Боингийн жагаа хэлэхдээ ер нь энэ H2B гэдэг визийг бол энэ жилээс биш одоо дараа жилээс монголчуудад өгнө гэж ярьж байсан. За гэхдээ бол үнэн бодлыг мэдэхгүй. Гэхдээ бол зүгээр миний бодож байгаагаар бол ямар ч байсан юм үзэж нүдэ альсан хүн мэдчихэл байгаа хэл та. За тэгээ эрт орой хязгаар нэгэн цагт ямар нэгэн байдлаар энэ H2B-г визийг бол өгж эхлэх бах. За тэр үед нь харин одоо ямар үлдгэлтэй байх вэ гэдэг нэг юм асуудал байгаа. Яг юуг анхаарах вэ? Тэгэхээр энэ дээр яг би нэг өөр ингэсэн бодлоо хэлчихье гэдэг. Яг би ч урд нь бас Америкт оюутан багтаа ажиллаж байлаа. Тэгэхээр яг ямар бэрхшээлүүд гард юм бэ? Яг юуг анхаарах ёстой юм бэ гэдгийг өөрийн туршлага дээр үндэслээд хэлчихье гэдэг энэ бичлэгэн дээр хэлчихье л дээ. За тэгээд эхний нэг асуудал болохоор юу байна л да. Монголоос одоо та нар болж игэл одоо энэ ажиллах байгаа хүмүүс нэг юм баг болоод бүр одоо багаар утгад 3-аас 3 хүний бүрэлдэхүүнтэй юм уу болж игэл 5 хүний бүрэлдэхүүнтэй юм ийм баг болоод ирвэл өгнөх зүгээр л дээ. За тэгэхээр энэ баг болсны ашиг тус нь юу юм бэ гэхээр одоо ингээ Америкт ингээд хүрээд ирэхээр адаглаад байраа ингээд хамтраад хуваагаад түрээслэх боломжтой. За Америкт бол одоо байрны түрээс их өндөр. За дээрэс нь одоо та бүгдийн авж байгаа цалин бол яг нэг ярихад бол хамгийн бага. Тэгэхээр хамгийн бага цалинг аваад ингээд байр түрээслээд ганцаараа байр түрээслээд амьдрна гэвэл үндэ бол одоо олсон мөнгө чинь бол шууд явчихна. За тийм болохоор баг болоод түрээд ирэх юм бол нэгдүгürt ингээд ирсэн өдрөөс эхлээ шууд байр аваад одоо янз бүрийн зочдууд л инээ тэрэ тонж мөнгө одоо ер нь тэгэл буудал тоонохт л өдрийн $100 эхлэх шүү дээ. Тэгэхээр зүгээр шууд ирэнгүүтээ байр түрээслээд авчвал тэгээд олуулаа ингээд хамт байх юм бол зардал мөнгө бас харьцангуй хямдрна л да. Би зүгээр мөнгийг яаж хэмнэхэл гэж яриад байна шүү дээ. За тэгээд дээрээс нь мэдээж хэрэг Америкт бол машин тэрэггүйгээр амьдралыг бол төсөөлөх аргагүй. За гэхээр олуулаа ирсэн байх юм бол одоо ингээд машин тэргээ дундаа авчиж болно. За тэгээд бензин энэ тэр зардал ийм тийм юм хуваагаа төлчиж болно. За тэгээд нэгэнт Америкт ирсэн хүмүүс байна. Ийш тийшээ аялах болно, газар ус үзэх болно. Тэгэх юм бол ингээд дундаа зардлаа хуваагаа төлчүүл. За дээрээс нь ингээд монгол хүмүүс юм чинь асуудлаа монголоор яриад илүү дутуу чөлөө цагаа ингээд хамтдаа өнгөрүүлээд ингээд хамтдаа ингээд хөгжүүл харьцангуй болцоотой л да. Тэгээ яг зүгээр ингээд бусад орнуудынхаас харж байхад яг нэг үйл ганцхан Монгол биш тийм ээ. Бусад бүх орноос л ингээд таны үеийн янз бүрийн ийм хүмүүс ирж байгаа. За дээрэс нь ингээд хил ус муутай, туршлага муутай бол яг тэд нартай ингээд байр сав түрээслэхээр бас заримдаа таарч тохирохгүй янз бүрийн соёлын ийм тийм ялгаа гараад бас асуудалтай байдаг байхгүй шашны ийм тийм. Тэгэхээр болж игэл ингээд Монгол хүмүүстэйгээ ирчих юм бол их зүгээр. Тэгэхээр би юу хэлэх гэж байна вэ? Баг болж ирүүлэх зүгээр гэж хэлж байна. За энэ бол нэг дэх асуудал. За хоёр дахь асуудал болохоор ер нь аль болохоор нэг ийм том хотод сонгож ирүүлэх зүгээр л дээ. За тэгээд энэний одоо ашиг тус нь юу юм бэ гэхээр ер нь бол та бол яг ингээ гэрээ ажиллах юм бол өдрийн нэг 8 цаг буюу 7 хоногийн нэг 40 цаг ажиллана. За ингээ яг ингээ 40 цаг ажиллаад тэгээд мөнгөсөн хураана гэх юм бол бас учир дутагдaltaйгээ хэлж болно. Үндсэндээ бол одоо олсон мөнгө бол одоо байранд тэгээд илүү дутуу хоол ундны зардал. Тэгээд багсаа бэлэгсэлт инээдрэгээл дуусчихна. Тэгэхээр бол та бол үндсэндээ мөнгө хийх юм бол заавал хоёр дахь ажил олох шаардлагатай болно. За хоёр дахь ажил олохоор энэ хэрэг том хотуудад байх юм бол харьцангуй боломж өндөртэй байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд жижиг хотод ирчлээ. Тэгээд одоо яг тань шиг ийм визтэй хүмүүс ирчихнэ. Бүгд л одоо их мөнгө хийхийг бодно. Тэгэхээр жижиг хотод ийм олон хүмүүс ирчихээр үндсэндээ болоод хоёр дахь ажил олоход жоохон хэцүү байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг би урд нь ингээд оюутан багтаа мэдэрч байсан. Тэгэхээр аль болохоор ийм том хотод ирвэл их зүгээр шүү гэж хэлэх гэсэн юм. За мөн дээрэс нь гурав дахь асуудал нь болохоор аль болохоор одоо том ийм ажил олгогч. За миний хувьд бол одоо Америк нэгдсэн улсын том казинонуудын нэгт одоо ажиллаж исэн. За тэгээ ийм том газар одоо ажилласны ашиг тус нь юу юм бэ гэхээр за жишээлбэл миний хувьд ингээд яг өдрийн 8 цаг зочдуудад одоо үйлчлэгч өрөөний цэвэрлэгч хийдэг байлаа л да. Америкээр бол англиар бол housekeeper гэж ярьдیں۔ За тэгээ 8 цаг ингээд өрөө цэвэрлээд тэгээд цэвэрлж дууссныхаа дараа яг тэр ажилласан казиногийнхаа одоо дотор нь байдаг ийм ресторанд одоо зөвхөн ширээ цэвэрлдэг ажил дахиад 8 цаг хийжсэн л да. Үндсэндээ бол өдрийн нэг 14-аас 16 цаг ажиллаж байсан. За гэхээр энэ яг Америкийн хуулиараа болохоор үндсэн 8 цагаа одоо үндсэн цалингаараа бодож өгөөд үлдсэн илүү гарсан тэр цагийн одоо илүү цагийн мөнгө гээд 50% нэмж өгдөг байхгүй юу. Тэгэхээр болж игэл ингээд нэг газараа орчих юм бол одоо үлдсэн ажиллаж байгаа цаг нь 50% илүү гэхээр харьцангуй бас мөнгө хийх болцоотой байхгүй юу. Тэгэхээр болж игэл ийм нэг том бүр багаар утга 500 мянган хүн ажилдаг. Тэгээ болж игэл ийм аял зүйлчлэлийн одоо казино ч юм уу тиймэрхүү газар ажилд орчвол харьцангуй бас мөнгө хийх болцоотой л да. За тэгэхээр энийг бас анхаараарэ гэж хэлсэн юм. За дээрэс нь бас тэр нөгөө нэг ажлын гэрээний нэг асуудал байгаа гэдэг байхгүй. Та одоо ингээ ажил олгогчоо сонгосны дараа тэр хүн чинь тэр ажил олгогч нь таныг зөвшөөрөөд ингэх юм бол тантай гэрээ байгуулах га тэр гэрээнийхээ нөхцөлийг явуулна л да Монгол руу. Тэгэхээр тэр ажил олгогчийн гэрээн дээр тэр 40 тоо байдیں۔ 40 гэдэг нь 7 хоног 40 цаг л ажиллаулна гэсэн үг л дээ. Үндсэндээ бол өдөрт 8 цаг, 7 хоногийн 5 өдөр.
Тэгээд 40 цаг. Гэхдээ энэ дээр нэг анхаарах юм нь болохоор тэр 40 цагийнхаа урд нь ингээд заримдаа нэмэх тэмдэг, хасах тэмдэг тавьсан байдаг аахгүй. За нэмэх тэмдэг нь юу гэж нөхөр 40 доод нь 40 цаг ажиллуулна. За тэгээд нэмэх нь гэдэг нь дээшээ байж болно. 7 хоногийн 50 цаг байж болно, 60 цаг байж болно. Гэхдээ одоо ингэсэн ийм гэрээ байгуулсан тохиолдолд одоо танд ингээд 50 цаг, 60 цаг ажиллуулна гэхэд та бол одоо татгалзах хэрэг байхгүй. Гэрээнийхээ үндсэн дээр ажиллах ёстой. За хамгийн аюултай тэр хасах 40-гээ тавьсан байдаг аахгүй. Хасах 40 гэдэг нь болохоор ерөнхийдөө удирдлаас шалтгаална. Одоо ингээд зарим жуулчлалаас шалтгаалж мөнгө олдог одоо ресторанууд ч юм уу зугаалгын газар, амралт зугаалгын газрууд байна шүү дээ. Тэд нар чинь болохоор одоо яг тэр жуулчд байхгүй болоод эсвэл юу гэдэг 100 хурдан дуусаад намар ирж эхлээд ийм тийм болоод янз бүрийн байдлаар орлого тасалдаад эхлэхээр нөгөө ажилчдаа ингээд 7 хоногийн 40 цагаар биш одоо 20 цаг ч юм уу өдрийн нэг 4-5 цаг ажиллаулаад үндсэндээ цаг ажил байхгүй болчлоо гэж тараачдаг байхгүй. Тэгэхээр та энэ дээр одоо янз бүрийн байдлаар заргалдах ч юм уу одоо ингээд гомдол тавих хэрэггүй бол чинь ягаад тэгэхээр гэрэн дээр хасах 40 гэсэн байгаа болохоор үндсэндээ бол 40 байж болно 20 байж болно тиймэрхүү жоохон. Тэгээ зарим нь болохоор нэмэх хасахыг хоёуланг тавьсан байдیں۔ Тэгэхээр энэ нь бол одоо 40-оос доош ажиллуулж болно 40-оос дээш ажиллуулж болно гэсэн үг. За ер нь тэгээ ямар нэгэн байдал дээр ер нь хасах тэмдэг тавьсан юм 40-той ийм газар бол одоо гэрээ их шаардлага байхгүй. Ингэх юм бол ер нь бол мөнгө хийхгүй шүү л гэж хэлэх гэсэн. Тэгэл өөр ажил хайгаа явна, өөр ажил бас олдоход хэцүү шүү дээ. Зарим газар нь бол өөр ажил одоо яг тэр газараа бол одоо ингэ жижигхэн хот байх юм бол өөр ажил олдохгүй. Тэгээ өөр хот руу явахгүй тэгэхээр нөгөө ихний гэрээ хийсэн газар чинь зөвшөөрөхгүй. За тэгээ ингээ орхио явчих юм бол нөгөө виз чинь цуцлан инээ тэрийгээд айлгаад ийм асуудал гараад байдаг аахгүй. Тэгэхээр гэрээ байгуулах ийм одоо ажил олгогч тэр гэрэн дээр байгаа тэр 40-ийн урд нь нэмэх хасах байна уу гэдгийг бас анхаарч сайн үзээрэй гэж одоо зөвлөх гэсэн юм. За мөн бас нэг хэлэх гэсэн юм болохоор юу вэ? Тийм нэг ийм хотын өртгийн асуудал байна л да. За жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын том хотууд Лос Анжелес, Сан Франциско, Нью-Йорк Сити, эсвэл Вашингтон DC ч юм уу ингээд том хотууд. За энэ том хотууд руу очих юм бол одоо амьдралын өртөг үнэхээр өндөр. За байрны түрээс бол одоо бусад хотуудынхаас зарим хотуудтай харьцуулах юм бол бараг 4-5 дахин ч хамаагүй өндөр байж болно. Тэгэхээр ер нь байдаг л да. Тэгэхээр ийм том хотууд руу очих юм бол нөгөө нэг хийж байгаа мөнгө чинь дээрээс нь ингээ машин тэрэг байхгүй, хил ус ажлын туршлага байхгүй, ингээд нөгөө гэрэндээ баригдаад үндсэндээ бол нөгөө нэг хийсэн мөнгө чинь буцаал ингээ зардалтаа гараа явчихна. Одоо тэгээ манайхны хэлдгээр нэг цалин авсан, буцаагаад өгсөн, ингээ гар дээр юм байхгүй, баг нөгөө боолын ажил хийсэн юм шиг. Иймэрхүү байдалд орчдөг байхгүй. Тэгэхээр анханасаа гэрээ байгуулахдаа амьдралын өртгийг бас судлах хэрэгтэй л дээ. Аль болохоор байр түрээс багтай ч юм уу тийм ээ. Тиймэрхүү газрыг бас сонгож явал зүгээр шүү гэж хэлэх гэсэн юм. За тэгээд дээрэс нь энэ H2B визний нэг бас нэг давуу тал байна л да. Энэ виз нь болохоор нэг удаа олгохдоо 12 сар хүртэл хугацаагаар олгодог. Гэхдээ тэр цаад ажил олгох гэсэн шалтгаална л да. Ажил олгох чинь жишээлбэл манайх энэ ажилчин 8 сараар ч юм уу 10 сараар ч юм уу эсвэл 12 сараар ч юм уу ажиллаулна гэх юм бол тэр юун дээр нь үндэслэж танд виз олгодог байхгүй. За тэгвэл ерөнхийдөө нэг удаагийн хамгийн дээд олгох хугацаа нь 12 сар. За гэхдээ энэ 12 сарын хугацаатай энэ визтэй ирчээд тэр ажил олгогчийн ажил төрлийг чи ингээ айтайхан байлгаад танд одоо сэтгэл хангалуун байгаад байх юм бол энэ визийг дахиад 2 удаа 12 сараар гэдэг чинь ингээ нийтдээ 3 жил буюу 36 сар энэ визээрээ ингээ байх болцоотой байхгүй. Нийт 2 удаа сонгуулна ингээд жил болгон сонгуулаа явахад нийтдээ 36 сар. За тэгээ 36 сар ингээ нэг газараа байгаад ингээ айтайхан мөнгө хийх юм бол мэдээж хэрэг мөнгө олно. Найз нөхөдтэй болно, хил устай болно. Америкаар бас аялан зуучлан одоо жинхэнэ нөгөө нэг ирсэн хэрэг бүтэн л дээ. За тэгэхээр нэг иймэрхүү асуудал байдیں۔ За мөн дээрэс нь энэ H2B гэдэг энэ визний статусыг солих байсан боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр манайханд бас давуу тал л да. Зарим нь одоо 1 жил ажиллачаа дараа нь Америкийн янз бүрийн сургуульд ороод сурна гэх юм бол визнийхээ статусыг солиод одоо жишээлбэл манайхан бол F1 гэдэг одоо оюутны визтэй. Тэгээд дуртай сургуультай ингээд статусаа солих юм болцоотой. Тэгэхээр зөвхөн эхний 1 жилдээ ингээд жоохон мөнгө хийгээ жоохон арга саваа мэдээ тэр хооронд сургууль соёлын хөвцөлдөө дараа нь ингээд F1 болгоно гэвэл бас харьцангуй боломжтой л доо нэгэнт Америкт ирсэн байгаа болохоор яг Монголоос F1-ыг шууд авах гэх юм бол бас асуудалтай л да. Тэгэхээр энэ бүхний нэг ийм асуудал байгаа юм болоо гэж бодоод байна л да. Асуудал жоох те ер нь нэг жоохон анхаарах зүйлүүд энийг ягаад би хэлээд байна вөхөр би энийг урд нь яг ингээд оюутан багтаа би Америкт ингээд ирээд ажиллаж байсан. Тэгэхээр иймэрхүү бэрхшээлүүд гарч ирсэн. Хамгийн гол нь надтай одоо ингээд учирч ирсэн энэ бэрхшээлүүдийг би ингээд хэлээд өгчих юм бол бусад хүмүүс бас заавал миний тэр туулсан бэрхшээлийг туулах шаардлагагүй байхгүй. Тэгэхээр зүгээр энийг л хэлж өгч юм л да. Тэгээд ийш явах гэж байгаа хүмүүс энийг бас анхаарч үзнэ үз. За мөн дээрэс нь за анхаарч хэлэх юм. Тийм сайн нэг хэд хоногийн өмнө нэг вебсайт орсон л да. Тэр болохоор
Америкт ингээд өөрийн гэсэн бид нэр ажил олгогчдоо гэрээ хэлцээр тогтоосон ийм ажлууд байна. Эндээ сонгох болцоотой. Одоо ч хүн Америкийн нэгэн улс Монголоос хэдэн хүн авахын тэр квота өгчих юм бол бараг л ингээд ажил бэлэн болчлоо гэсэн. Нэг ийм пэйж Facebook пэйж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр 40-50 мянган лайкд орсон. Ерөөсөө хэдхэн хоногийн дотор. Эндээс юу харж байгаа нөхөр ерөнхийдөө бол энэ визний энэ эрэлт бол үнэхээр өндөр байна. Явах гэсэн хүмүүс их байна. Мэдээлэл бол үнэхээр дутагдaltaй байна. Хамгийн гол нь энийг далимдуулж зарим хүмүүс бас нэг жоохон энэ одоо хууль бус гэж хэлж болно шүү дээ. Яг тэр вебсайтн дээр болохоор хүмүүсийг бүртгээд эхэлсэн байгаа байхгүй. Ийм. Тэгээд тэр бүртгэлүүр нь ороод ингээд бүртгүүлэнгүүт нэр, улстай, гэрээ хаяг, утасны дугаар. За бүр Facebook-ийн одоо профайл юу муугаар хүртэл оруулагдсан байгаа байхгүй. Facebook-ийн нэр аваг. Гэдэг чинь үндсэндээ бол одоо юу гэж ярих юм зүгээр ер нь энэ чинь одоо батлагдаагүй эцсийн байдлаар агентын ч тодорхой болоогүй ийм байгаа нөхцөл тийм ээ. Агентгүйгээр ажил явах байхад агентууд одоогоор сонгогдоогүй байхад хүмүүсийг бүртгээд авсан энэ чинь бол зүгээр хууль ёсны юм байхгүй. Тэгэхээр манайхан одоо ийм одоо ер нь ингээ анзаарахгүй тэнд очиод бүртгүүлээл. Тэгэл одоо иймэрхүү байдлаар ингэж худлаа ярьж байгаа пэйжүүд бол үндсэндээ бол одоо мэдгүй ямар мэдээлэлтэй ямар зорилготой ямар ч байсан ийм пэйжүүдийг иймэрхүү одоо ийм 3 дахь ийм одоо лоурын шинжтэй ер нь хууль шинжтэй иймэрхүү юмнаас бас сэргийлэх хэрэгтэй л дээ. Энэ H2B-г далимдуулаад одоо янз бүрийн байдлаар хүн амтны мөнгө заас алдах ч юм уу ийм тийм юм. Тэгэхээр зүгээр яг зүгээр миний анхааруулаад хэлэх гэж байгаа юм болохоор та хэрэг энэ визийг сонирхож байгаа бол яг одоо тэр зөвшөөрөл авсан агентаар нь дамжуул. За тэгээ мэдээж хэрэг тэр агентаар дамжуулж байгаа болохоор тодорхой хэмжээний зардал гарна. Тэгэхээр тэр зардлын гарна. Тэгээд очиод олох орлого юу хийхээ бас сайн төлөвлөл. За тэгээ хүссэн сонсонд чинь тэр орлого чинь тохирч байгаа тохиолдолд дараа нь тэр гэрээ хэлцээр ээж Америк явах байхгүй. Тэгэхээр зүгээр J1-ийн визээр ирсэн оюутнуудыг харж ангууд ингээ Монголоос нэг баахан мөнгө төлж ирчээд ингээ 3 сар ажиллаад тэгээд эцэстээ ингээ юу болсон чинь ерөөсө мөнгө олоогүй. Тэгэхээр иймэрхүү байхгүй. Эндээс юу харагдаад байна нөхөр манайхан ерөөсөө юмыг төлөвлөхгүй. Америкт очиод ингээл мөнгө хийгээл мөнгөтэй болчихно. Англиас сурчна. Энд чинь одоо буруу ойлголт байгаа байхгүй. За тэгээд зарим одоо ингээд энэ тэнд ингээд харж ангууд Facebook-оор харж ангууд 7 хоногийн $2,000, $8,000, $5,000 Америкт очиод хийнэ. Манай ажил олгогчоор дамжуулах юм бол энэ дээр одоо бүртгүүлээрээ эсвэл энийг дамжуулаад янз бүрийн хэлний сургалт явуулж яана ийм тийм инээ тэрэ гэж бичсэн байл л да. Зүгээр яг зүгээр шууд хэлчихэд одоо жишээлбэл би Америкт байдаг хүн. Зүгээр Америкт ирсэн ингээд зүгээр монголчуудыг харж байхад ер нь ингээд нэг ажил ер нь зүгээр хамгийн доотлол гэдэг юм бол яг уу нэг хэсгээ бодох юм бол арай гайгүй болсон л да. Цагийн нэг $11-12 эхэлдэг байхгүй. Цалин. Тэгэхээр та 7 хоногт 40 цаг ажиллах юм бол $480 за $500 энэ цалин аавна. За гэхдээ энэ $500-оос та H2B-гээр ажиллаж байгаа бол буцаага такс төлөх байхгүй. Тэгэхээр такс төлнөхээр петрол такс гэдэг одоо манайхаар бол холбооны такс, дээрээс нь мужийн такс, ингээд дээрээс нь дахиад medical tax, инээдрэ гэдэг ингээд таксууд чинь нэмэгдээ явчихна. Тэгэхээр үндсэндээ тэр 480-аас чинь баг $70-80-100 ч юм уу ингээд таксанд буцаа явчихна. Тэгэхээр та зүгээр ингээд гар дээр чи яг хэдэн цаас ирэх үү? За тэгээд байрны төрөөс нь хэдийг төлөх үү? Тэр илүү дутуу зардал чи ямар байх вэ? Ийм тийм гэдгээ бас сайн тооцох хэрэгтэй л дээ. Хүний одоо хэлж байгаа ярьж байгаагаар биш. Энийг бас сайн тооцоосоо гэж би бодож байна. За дээрэс нь яг хүрээ дэрчлээ тийм ээ ямар ч байсан хүрээ дэрчин л дээ бүх хөчгөөрөмтэй бүрдүүлээд ингээ хууль ёсоор нь байх юм бол за тэгээ манайхны нэг гаргадаг дутагдал болохоор ер нь энэ тэнд очиод ингээ даригт ор суугаад за тэгээ гарч аксам согтуу тавиад хүн амтантай муудалцаад ингээ явдаг. За дээрэс нь согтуугаар машин тэрэг барьдаг. За энийг бол одоо үнэхээр болохгүй. Согтуугаар машин барьна гэдэг бол Америкийн нэгэн улсад хуулиараа бол одоо гэмт хэрэг гэж тооцогддог. Тийм болохоор та ингэж яваад цагдаад баригдах юм бол шууд ингээ шоронд орноо. За ингээ шоронд орчих юм бол үндсэндээ одоо нэг ирээдүйн карьер гэдэг чинь байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд айгүй бол виз чинь цуцлагдана хөөгдөн энэ чинь гэмт хэрэгтэй олбогдсон л бол асуудал үүсэж байна. За дээрэс нь ямар ч тохиолдолд ингээ хүмүүстэй маргалдаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр Америкт яадаг вэ гэхээр одоо энэ бууны гэмт хэрэг гэж аюултай байна л да. Ерөн зүгээр хүнийг бол зүгээр л эвгүй бол зүгээр шууд буутчихдаг. Хамгийн гол нь тэр буун ингээ хараа хяналтгүй. Өдөр болгон хар зах дээр хэдэн мянгаараа ингээ буунууд ингээ хоорондоо зарагдж идэг байхгүй. Ингээд хоорондоо солилцсон, эд ангийн солилцсон янз бүрийн бүртгэл байхгүй. Эсвэл хулгай зэлгийн. Тэгээ хамгийн гол нь тийм буутай их хүмүүс явж байгаа. За тэгээ тийм хүмүүс бол дургуугаар нэг бол буутчихад тэгэл амны хох болол өнгөрнө. Тэгэхээр Америк гэдэг чинь яг нэг талаасаа их сайхан газар боловч нөгөө талаас айгүй хэрстэл өндөртэй, гэмт хэргийн тоо өндөртэй. Тэгэхээр ийм газар болохоор та энийгээ бас сайн бодолцож ирэх хэрэгтэй. За мөн дээрэс нь энэ цагдаа нартай ямар ч тохиолдолд ерөөсөө муудалцаж болохгүй, урдаас нь 2-3 үг хэлж болохгүй. Жив чимээгүүд дуу ингээс сууж явах хэрэгтэй. За тэгээд яг хөө зүгээр ингээ маргалдаад бас нэг жоохон аригт орс уудсан байх юм бол тэгээд ерөөсөө шууд муу үндэс болно. Таныг бол зүгээр л одоо нохоо шиг буутчихад ер нь бол юу ч олж долоохгүй ингээл амны хохоо болол өнгөрдөг байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлыг ер нь анхаараасай гэж одоо би бодож байна л да. Зүгээр яг гол нь одоо энэ Америкт ирж байгаа хүмүүсийн
амьдралыг нь бас нэг жоохон хөнгөвчлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү мэдээд иймэрхүү ингээд сурцсан хүмүүс бол харьцангуй бас бэрхшээл бага байхгүй. За тэгээд дээрэс нь сая нэг ингээд харж ангууд нэг биш нэлээд хүн ерөнхийдөө хүсэлт явуулахдаа та ингээд Америкт ингээд ажил олгоч надад олоод өгөөч гэж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо хэлж ин л дээ. Ер нь одоо би ч байсан, чи ч байсан. Жишээлбэл би одоо Америкт байлахад ингээд айлын алга төгсөөд, байгууллага алга төгсөөд танд хүндх хэрэгтэй. Танаа байгууллагад хүн хэрэгтэй юу? Манай Монголоос ийм хүн байна гэдэг ингээд асуугаа явахгүй байхгүй юу? Энд чи бүх юм интернетээр л хайн тийм ээ. Тэгэхээр чи би ч гэсэн интернетээр хайн, чи ч гэсэн Монголд интернетээр хайн. Тийм болохоор чи яагаад өөрөө хөөцөлдөж болдгоо юм бэ гэхээр үгүй би ч одоо ингээд англи хэл ус муутай. Ийм байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр та надад туслаач ингээ. Үндсэндээ бол ямар нэгэн байдлаар намайг ингээ ажилуулчих гээд байгаа байхгүй. За тэгээ миний хувьд яаж игээ Америкт очих юм бол бараг л очисон өдрөөс эхлээл англи хэл сураал ингээ Америк хүн шиг болчихно. Нөгөө Америк долларыг чи шуудагаар нь хий чин ухааны юм яриад байгаа байхгүй. Тэгээ үндсэндээ бол тийм юм байдгүй байхгүй. Энд Америк гэдэг чинь тийм ээ англи хэл сурна гэдэг чинь тэрийг үнэхээр сурах гэж байгаа бол тэр Монголдоо сурах хэрэгтэй. Зөв бие бэлдээд ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол Америк гэдэг ямар нэг юм гэхээр ер нь бол их боломжтой нэг юм. Хамгийн гол ямар хүмүүст боломжтой гэхээр одоо нөгөө миний нэг бодгоор нэг зохин өдөө залуучууд гэдэг нь шүү дээ. Америкт эрэхтэй адаглаа хэл усаа сурцсан байх хэрэгтэй гэдгийг ойлгоцсон. За сурцсан, хэл усаа сурцсан, хаана очиод юу ихэ гэдгээ мэдсэн. За ямар бэрхшээлүүд гарах уу гэдгээ уншицсан, судалсан. За ийм бэрхшээлүүд гарвал яаж давж дуулах уу гэдгээ ингээ ирэхээсээ өмнө судалсан, мэдсэн. Ийм мундаг залуучууд чинь энд ирэх юм бол ийм үнэхээр боломжтой нэг юм байхгүй. Энд хамгийн гол нь тийм ямар ч бэлтгэлгүй, ямар ч хэл усгүй, ямар ч мөнгө төгрөггүй, ямар ч танил талгүй ийм хүмүүс бол ирээд үндсэндээ бол мөнгө хийхгүй зүгээр цагийн гарц болоод дуусна. Тэгэхээр хамгийн гол нь та тийм байдалд орохгүй тулд өнөөдөр ингээ харьцангуй ус цаг хугацаа байж байгаа болохоор англи хэлээр судал инээдрээ мэдээлэл ийм тийм байвал одоо ингээд цуглуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо ингээд хин нэг бас Монгол хүн энд ирчээд ингээд асуудалд ороо явахыг одоо хин ч гэсэн хүсэхгүй. Тэгэхээр залуусаа ер нь жоохон зохин өдөө бай. Хаашаа явах гэж байгаа, юу хийж байгаа, мэдгэж байгаагаа унш судал, англи хэл судал. Хамгийн гол нь зорилготой бай. Тэгээд бүх юмаа төлөвлөл. Үнэхээр сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээд энэ чинь амьдрал гэдэг чинь тоглоом биш, цаг хугацаа гэдэг чинь нисэл өнгөрнө. За тэгээ ямар нэгэн байдлаар Америкт алдаа гаргачих юм бол Америкт нэг л алдаа гаргасан бол тэр манайхан шиг тэгээ толгойг хэлээд нэг удаа ингэсэн байх гэсэн юм байдгүй байхгүй. Тэгээ алдаа бол алдаа тэгээд болоо. Тэгэл арх угаал ингэсэн бол тэр хүн гэмт хэрэгт орсон бол гэмт хэрэгт орсон бүртгсэн тэгээ хөөгөл гаргана. Тэгэл үндсэндээ бол дахиад үе заавж болохгүй. Тэгэхээр бүх юмыг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Хүний газар гүний нутагт нөгөө өстө усын нуул ёсын даг гэдэг шиг бүх юмыг яг хууль ёс дүрмээр нь яг ингээл хийгээл явах юм болвол тэгээ дээрээс нь та өөртөө ингээд төлөвлөгөөтэй мундаг сайхан болох юм бол энэ гоё нийгэм багхгүй. Та бүр ямар ч амжилтанд хүрч болно. Магадгүй Монголоос маргааш биш юм ахэд нөгөөдөр тийм ээ хэдэн жилийн дараа ингээд саятан төрсөн сууж байгаа ч ийм боломжтой газар. Тэгэхээр ийм сайхан боломжийг олгож өгч байгаа энэ газрын хууль заазыг хүндлээрээ. Тэгээ та өрнөж явах бэлтгэлтэй ийм тийм байгаад ирэх юм бол ер нь бол гоё газар шүү л одоо гэж хэлэх гэсэн юм. За тэгээ өөр одоо юу хэлэх юм. За тэгээ миний хувьд яг одоогоор нэг толгоонд орж байгаа юм байна л да. За тэгээ мэдээж хэрэг хууль янз бүрийн хуульчтай уулзаа жоохон юм хуулийн төвшөнд одоо уг нь мэдээллийг жоохон тодорхой болгоод тавил зүгээр байна. Гэхдээ яг нэг өөрөхөд үнэхээр цаг зав бага байгаа байна л да. Цаг зав бага байна. За гэхдээ яг зөвхөн ямар ч байсан боломж гараад ийм ингэх юм бол тиймэрхүү бичлэгийг тавина. За дээрэс нь нэмэлт мэдээллүүд толгойд орж ирэх юм бол би бас нэг дор өрн яаж игээд тавиад хүмүүст тавиад өгөх. За тэгээд манайхаа ер нь чадлаараа мэдээллийг түгээлээ. За тэгээд яг зүгээр таалагдсан янз бүрийн мэдээлэл ийм тийм хэрэгтэй хүмүүс авах юм бол энэ миний пэйж байж гэн facebook.com тэгээд ташуу зураас ганх уяг 360 гэдэг миний пэйж нэг дээрээ тэгээд янз бүрийн асуултаа үйл бичээд явуулчаарай. Яг зүгээр би шууд хариулж чадахгүй ч гэсэн бас боломжоор хизээ нэгэн цагт бас нэртээрөө хизээ нэгэн цагт яаж игээд хариулахыг бодноо. За тэгээд та бүхэндээ үнэхээр одоо нэг аз хүсэй гэдэг шүү дээ тийм ээ. Хүний газар гүний нутагт сансандаа хурц сарвааснаа авч гэдэг шиг. Тэгээд гол нь англи хэл сурч бас юм үзэж нүд тайлж амьдралын сайн сайхныг мэдэрч ер нь энэ хөгжил дэвшил гэдгийг гол нь нүдээр харж тэгээд хүнийхээ хувьд хамгийн гол нь боловсарч ер нь ингээд нэг хараад онгот энэ гадаад байсан залуус ер нь аль ч талаараа хөгжсөн байдаг байхгүй. Адаглал ажил хийгээ сурцсан, хүнтэй хамтраа сурцсан. Тэгээ хүний өдөөс олон тав юм яриад ийм тийм маргаан болоод байхгүй. Тэгээд хууль цаазыг хүндэлдэг. Дээрээс нь худлаа ярихгүй, хуйлах хийхгүй. Тэгээ иймэрхүү хүмүүс чинь яг нэг өгөөлөхөд манайхаа хөгжигээд байгаа бол хүнээ л хөгжүүлэх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энэ хүнийг хувь хүн ийм л байдлаар яг өөрөө явж ээж, өөрөө үзчихэж энэ сайн сайхныг мэдэрч ээж, ингэж хувь хүн хөгжинэ л дээ. Тэгэхээр яваад энэ хувь хүмүүс нь хөгжөөсэй. Тэгээд энэ хөгжсөн хүмүүс нь буцаад Монголд очиосоо улс орноо хөгжүүлээсэй. Тэгээ миний хувьд ч гэсэн яг зүгээр бас л болцоогоор хөгжихийг уламл тийм ээ сайн сайхан болохыг уламл
мундаг болохыг яг мэдээж хэрэг болцоогоор бол оролдож байна. За тэгээд мэдээж хэрэг удахгүй тэгээд Монголдо бас нэг эр хүн байна. Сансандаа хүрээд нөгөө сарвааснаа аваад ямар ч байсан зорьсноо биелүүлчихэд тэгээд Монголдо очино. Одоо та бүхэн ч гэсэн тэгэх бах. За тэгээд уулзцгаая. За баяртай.